Бүгд найрамдах энэтхэг улсад төрийн ажил хийж буй Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхэд энэ сарын 13-ны өдөр тус улсын гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар бараалхлаа. Жайшанкар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч төрийн ажил хийж буйд баяр хүргэж, үүнд энэтхэгийн төр засаг ард түмэн өндөр ажил бүтлөөгч найрсгаар хүлээн авч байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх энэтхэг улсыг манай 3 дахь чурш, энэтхэг номхон далайн бүс нутаг дах оюун санааны итгэл түнш хэмээн үздэг бөгөөд стратегийн түншлэлийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн олон улс бүс нутгийн тавцан дах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Түүнчлэн засгийн газар хоорондын комиссийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд Жайшанкарыг комиссийн энэтхэгийн хэсгийн даргын хуваар Монгол улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нэгт хамтран ажиллаж ирсэнд талархалтай байгаагаа хэллээ. Сайд Жайшанкар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийн талаар ерөнхийлөгчөд танилцууллаа. Жайшанкар нь шинэ Делигийн их сургуулийг бакалавр, Жавхарлал Нерүүгийн их сургуулийг олон улсын харилцааны магистр докторийн зэрэгтээ төгссөн. Москва, Вашингтон, Коломбо, Будапешт, Токио дахь элчин сайдын яамд 1, 2, 3 дугаар нарийн бичгийн дарга зөвлөх, дэд тэргүүн, Чех, Сингапур, бүгд найрамдах хэдэд ард улс, Америк нэгдсэн улсад элчин сайдын алба хашиж байсан. 2015-аас 2018 онд гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 онд сайдаар томилогдсон. Парламентын дээд танхим Ража Сабхагийн гишүүн юм а.